За онлайн сургалтын хувьд болохоор та эхлээд сургалтын зөвлөгтэйг уцаар холбогдоод цаг тавлаад онлайн уулзалт хийх. За тэр уулзалтаараа таны төвшинг тодорхойлоод тань тохирсон сургалтын хөтөлбөрийг боловсруулж өгдөг. За анхаарчнаасаа үсэгнээсээ байсан ч гэсэн эхлээд хичээлээ хийж болно гэсэн үг онлайнаар бол. Онлайнаар орохоор дийлэн хүмүүс үр дүн дээр аягүй эргэлзээд байдаг байхгүй үр дүн багтай танхимаар суусан зүгээр гэж боддог. Манай онлайн сургалтын хувьд болохоор эсэргээрээ олон улсаас хичээл нь ордог. Тэгэхээр гадаад багштай, гадаад сурагчтай бүх хичээл нь 100% англи дээр ордог гэсэн үг. Тэгэхээр үр дүнгийн хувьд бол та эргэлзэх шаардлага байхгүй гэж ойлгож болно. Мөн цагийн хуваарийн хувьд болохоор олон улсаас хичээл нь ордог учраас 24 цагийн нэвтэрч орох хэрэгтэй байгаа. Тэгэхээр та ажлын бус цагаар ч гэсэн онлайн уулзалтаар хичээлдээ сууж болно. Онлайнаар гэхээр та зөвхөн өөрөө ингээд бие дагаад ганцаараа сурнаа гэсэн үг биш. Монгол дахь салбар дээр танхим дээр нь танд коуч буюу чиглүүлэгч багш нь байгаа. Мөн дээрээс нь сургалтын зөвлөгөө нь байгаа. Тэгэхээр зөвлөгтэйгөө болон коучтойгоо онлайн цаг тавлж агаад бас зөвлөгөө аваад иж болно гэсэн үг. За олон улсаас ордог гэхээр нөгөө гадаад багш нартай учраас анхаарч нэг хүмүүс жоохон нөгөө санаа зовоод идэг. Тэгэхээр яг таны төвшин тохирсон хичээлүүдийг орж байгаа учраас санаа зовох шаардлагагүйгээр хичээлээ хийж болно гэсэн үг. За энэ бол онлайн сургалтын талаар мэдээлэлээ. Баярлалаа баяртай.